танд бол маш их баярлалаа. Маш сайхан илтгэл бэлдэж танилцуулж санд маш их баярлалаа. За гадаад хүний хувьд бол Монголыг бол түүхэн талаас нэг сонирхолтой илтгэл гаргасан маш их таалагдлаа. За ингээд панелистуудаа маш их баярлалаа. Power, за Mary, Martin, Sayuri нартай бүгдээрэнд маш их баярлалаа. Martin. За ингээд панелистаа маш сайхан уралдааг хангасан ийм одоо хурлын маань сүүлийн хэсгийг маш сайхан одоо хөдөлж явуулсан маш их баярлалаа. За ингээд Марк Узан таныг одоо хаалтын үгийг хэлнэ үү хэмээн таныг урьж байна. За бид бас уламжлаад байгаа энэ хурлыг бас дүгнэж одоо хаах үүрэг одоо хүлээж. За энэ хүрээнд бол гол одоо чухал асуудлуудыг авч хэлснэг бид нар тэмдэглэх хэрэгтэй. Юуны өмнө Брекситийн шинжилгээний хорооны зүгээс, за мөн Монгол Улсын төв банкны зүгээс, төв банкны ерөнхийлөгч тэдний гол бүх ажилчид, алба хавчид одоо биднийг халуун дотноор бол зөрчилмтэй зангаараа хүлээн авч за бидэнд бол энд байрших маш сайхан орчноор хангаж өгснөөс гадна олон сайхан хүмүүстэй уулзах танилцах боломжийг олгосонд маш их талархаж байна. За бид бол энэ бүхэл энэ өдрийн туршид бас нийгмийн салбарын зочрол болон худалдааны салбарын тасалдлын 90 үеийн дэлхийн эдийн засаг үүн дотор мөнгөний бодлогын холбогдох ойлголтыг авч хэлэлцлээ. За илтгэгч нар өглөөнөөс ахуулаад бас бид бол дэлхийн түвшний одоо шинэ одоо худалдааны дэглэмийн хүрээнд амьдарч байна. Ялангуяа ханган нийлүүлэлтийн салбарын хүрээнд гарч байгаа цочрлыг бас авч үзэх хэрэгтэй болж байна гэж байна. Худалдааны шок, цочрол, худалдааны сав дотгоор очирч байгаатай холбогдуулан бас энд бас Азийн бүс нутаг бол энэ шинжилт өөрчлөлтийн гол цөмд нь оршиж байгаатай холбогдуулан за үн цасны бодлого за мөн хөрөнгө оруулалттай холбогдлолтой одоо чухал шийдвэрүүдийг гаргах ийм нөхцөл бүрдэж байна. Тэгэхээр Азийн бүтэц тогтолцооны хүрээнд за Азийн хөгжлийн банкны институтын зөвлөхийн хүрээнд бол RCEP буюу бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хүрээнд бол эдийн засгийн цочрлыг бол яаж авч үзэх вэ гэдэг талаар бас санал бодлоо хуваалцсан. Өөрийгөө ханган ажиллах нөхцлөөс гадна бүс нутгийн түвшинд бол илүү гүнзгийрүүлсэн хамтын ажиллагаа өрнүүлж за мөн санхүүгийн аюулгүй сүлжээг хамгаалалтын системийг бий болгох хэрэгтэй. За бүс нутгийн түвшний тэсэн даван туулах төсвөлгөх чадварыг бий болгох нь зөвхөн нэг сонголт биш, зайлшгүй хэрэгжүүлэх ёстой асуудал болоод байна. Тариф, мөнгөний бодлого, ханган нийлүүлэлтийн сүлжээний цочрлын хүрээнд бас төв банкудэд бол зарим сорилтууд бол бий болж байгаа. За бид нар зөвхөн бодлогын хүрээнд үүссэн хоосон орон цагаас гадна бас зарим бодлогын түвшинд за мөн бас бусад арга хэмжээнүүд ялангуяа инфляцийг одоо онолж бууруулах за ханган нийлүүлэлтийн сүлжээний цочрлыг даван туулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Төв банкны хүрээнд бол зөвхөн энэ тал дээр бол тууштай ажиллах ёстойгоос гадна бас их тууштай төсвөртэйгээр ажиллах хэрэгтэй. За дэлхийн түвшинд байгаа тодорхойгүй байдлын ийм орчин нөхцөлд одоо уян хатан чанарыг бэхжүүлэх нь чухал. Тариф эрчим хүчний шок, геополитикийн хуваагдал ийм хүрээнд бол бас бүтцийн тогтолцооны хүрээнд тодорхой шилжилтүүд дэлхийн түвшинд бас явагдах болсон гэдэг талаар ярьсан. За мөн үндэсний баялагын сан ялангуяа Монгол улс шиг болов байгалийн нөөцөөс хамааралтай эдийн засгийн улсуудын хувьд бас энэ тогтворгүй одоо хэлбэлцэлтэй байгаа орчинд бол шинжилт өөрчлөлт хийхэд үндэсний баялагын сан бол ухаалгаар ашиглаж байна. Урт хугацаанд бол эдийн засгийг маш сайн төрөвжүүлэх хэрэгтэй болно. За хөгжиж байгаа улс орнуудын хувьд бол ковид цар тахлын үед бол маш чухал одоо бодлогын бүтэц тогтолцоог нэвтрүүлж, за инфляцийг онлон бууруулж, за бодлогын хүүгийн түвшинд одоо маш хүчтэй хяналт шинжилгээний механизмуудыг авч хэрэгжүүлснээр их амжилттайгаар бол даван туулах төсвөрлөх чадвараа бэхжүүлж чадсан.
За хөгжиж байгаа улс орнуудад за зарим тохиолдолд бас үйлдвэрлэлийн одоо бүтээгдэхүүний гарц бол бас асуудал сорилттой тулгарч байгаа нь одоо богино төр зүрийн хүү эсвэл урт хугацааны шинж тэмдгүү гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болно. Зах зээлийг шинжилэн өөрчилж за мөн тэгшүүс байдлыг одоо залруулах хэрэгтэй байна. Тийм учраас нийгмийн хувьд институцийн түвшинд тулгамдж байгаа шийдэх асуудлууд байна. За хөдөлмөрийн хүчтийг бол идэвхтэй одоо хөгжүүлэх за илүү одоо динамик оролцоог хангасан энэ эдийн засгийг бүрдүүлэх хэрэгтэй. За өдрийн зохицуулах ажлыг хэрвээ буруу зохион байгуулах юм бол одоо энэ одоо байгаа хуваалтын түвшин улам өргөжих магадaltaй. Дижитал санхүүжилт, дижитал coin зэргийг бол авч үзэх юм бол төв банкуд бол модернс зарим хяналтад тогтоож ажиллахаас гадна за мөн хөгжиж байгаа улс орнууд бол энэ хэлбэлцлийг бол маш сайн удирдан зохицуулж ажиллаж за мөн улс төрсөн энэ хэсэгчлэн хуваагдсан ертөнцид илүү сайн даван туулах төсөөлөх чадвараа бэхжүүлж ажиллах хэрэгтэй болно. Олон талд хамтын ажиллагаа одоо зэрэгцээгээр бас протекционист бодлого өргөжүүлж байгаа. Тийм учраас бид 1900 даяарчлалын дараах 90 үед бол амьдарч байгаа гэдэг утгаараа бас үүнийг орлуулах ямар тогтолцоо байх вэ гэдгийг авч үзэж байна. Санхүүгийн систем тогтолцоо бол өөр тусдаа блокуудаас сувагдаж байна. За дэлхийн түвшний энэ валют юу байх вэ? За дэлхийн түвшний одоо санхүүгийн одоо аюулгүй байдлыг хангасан ийм ямар хамгаалтын тогтолцоо байж болох вэ гэдгийг бас авч үзэх хэрэгтэй болно. За Мари бас элтгэгч маань бол Монголын эзэнт гүрэн бол энэ байлдан дагуулгатай зөвхөн цэрэг дайны хүчээр биш мазас сайн засаглалыг нэвтрүүлж арилж авах худалдаа дипломат ажил үйлдвэрлэлээр дамжуулан нүүдлийн соёл иргэншилээр тулгуурласан нүүдлийн энэ захиргааны тогтолцоогоор дамжуулан бас татварын системийн үр дүнтэй системийг нэвтрүүлж эзэнт гүрний өргөн удам нутаг дэвсгэрт үр дүнтэй удирдан зохицуулж ажиллаж байсан байна. Тэгэхээр нүүдлийн соёл дээр түшгэлсэн энэ засаглал нь бол даван туулах төсөөлөх чадвар маш өндөр гэдэг нь бол харагдаж байна гэдэг талаар ярьсан. За хамтын олон оролцогчдын хамтын ажиллагаа байхгүйгээр болвол зөвхөн нэг бол орчин тогтнод хийцүү. Тийм учраас дэлхийн эдийн засгийн энэ орчинд бол хамтын ажиллагаа нь маш чухал. За Монгол улсын хувьд бол одоо тэдний түүхэнд үлдээсэн өв болоод зөвхөн түүхэн өв биш мөн бас дасан зохицох чадрыг илэрхийлсэн. За мөн одоо хязгаарлалт сорилт үүссэн нөхцөлд бол хэрхэн одоо даван туулах чадвар бас нэгдэж байдаг юм бэ гэдгийг харуулсан санхүүгийн жишээгээр дөрвөлтэй өндөр амжилт байна.